Welcome to 40,000 шоу. Улаанбаатар хотод соёлыг түгэх зорилготой нэвтрүүлэг мань эхэлж байна. Улаанбаатарт 21 цаг 10 минут болсон байна. Энэ 7 хоногт буюу өнгөрсөн 7 хоногт маш олон халуухан сэдвүүд болж өнгөрлөө. Тэгээд нэвтрүүлгийг эхлүүлцгээе. Би ивент итгэгчтэй болсон. Өмнөх дугаар дээр мөлсөн. Энэ дугаарын маань ивент итгэгчээр Zella ресторан ажиллаж байна. За Zella ресторан нь 13 дугаар хороол Централ малын урд байрладаг маш гоё догчлолттой бас маш гоё коктейл гардаг ийм ресторан байгаа. Тэгээд энэхүү рестораныхан маань шинэ жилийн захиалга аваад эхэлсэн байгаа юм байна. Тэгээд 30-аас 120 хүний шинэ жил хийхэд төлөвлөж байгаа бол Zella ресторантай холбогдоорой. За тэгээд мөн тэднийх 7 хоног бүр дуучтай ивент арга хэмжээний зохион байгуулдаг. Тэгээд энэ 7 хоногт нь амархан ирж байгаа юм байна шүү. Тэгээд манайхан бас хотын залуучууд цагаа зүг боловсон өнгөрөөгөөд Zella ресторанаар зочлоороо мөн шинэ жилийн захиалгуудыг бас хийгээрэй гэж хүсэж байна. $40,000 дэли шоу үргэлжлэж байна. Дараагийн сэдв өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намын их хурал болж маш олон асуудлуудын тухайар ярилцсан. Бас тэр хурал дээр маш олон зүйлийг дүгнж болохоор ийм хурал боллоо. Өнөр эхлээд бичлэгээ үзцгээе. За сүүлийн 2 сар зодтолсон Монгол Ардын намын дарга нар амралтын өдрүүдэд эв нэгдлийн их хурлаа хийж намын дарга сонглоо. Тэгвэл 100 жилийн түүхтэй Ардын нам гол практикуудаа хайрцаглаж эв нэгдэлтэйгээр намын 31-р их хурлаа хийж учрлыг Монгол Ардын намын даргаар сонголсон. Орон нутгийн сонгуульд нийслэлийн бүх дүүрэгт Монгол Ардын нам ялсан, ганц Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын нам ялагдсан буюу тус дүүргийн намын орог учрал удирдах орсон юм а. Тэгвэл 2 шатны сонгуульд ялалт байгуулсан Ардын нам эсэргээрээ ялагдал хүлээсэн дүүргийн намын орооны даргыг дэвшүүлэн намын даргаараа тавилаа. Ардчилсан нийгэм гарснаас хойш сүүлийн 35 жилийнхэн 30-т засагласан Монгол Ардын нам их хурлаа хийж өөрсдийнхөө даргыг томллоо. Гэхдээ тэд нар ам нэх болгондоо 100 жилийн түүхтэй Монгол Ардын нам гэж ярьж байгаа боловч бидний амжилт сайжирсан зүйл байхгүй. 5 үннийх нь дутмын 3 нь ядуу, гадаа, төгжрэлтэй, утаатай. За тэгээд бензиндээс олдохгүй багш нар нь ажиллаа хайцсан хийсэн ажлынхын цалин нь амьдралд нь хүрдэггүй. Энэ амьдрал одоо хүртэл үргэлжилсээр байна. Саний бичлэгээс та бүхэн анзаарсан бол маш тансаг бараг дэлхийн хэмжээний шоу шиг л ийм хурал болж өнгөрлөө. За Монгол Ардын намын их хурал дээр бас дараагийн сэдв болох сонирхолтой бас нэг зүйл анзаарсан. Тэгээд Монгол Ардын энэхүү намын их хурал нь нийтдээ 1000 гаруй төлөөлөгч нар оролцсон. Тэгээд хамгийн нас залуу төлөөлөгчийнх нь ярьсан ярилцлагыг өнөр хамт үзцгээе. Их хурлын хамгийн залуу төлөөлөгчтэй уулзъя. За сайн байна уу? Сайн байна уу? За өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? Айл аймгаас ирв. За энэ 31 дуурай хурал дээр анх удаага одоо ирлээ. За сэтгэл ямар байна? За сайн байцгаана уу? Би Монгол Ардын намын 31-р их хурлын хамгийн залуу төлөөлөгчөөр сонгогдсон юм байна. За тэгээд залуучууд маань бас багасаа нам гэлээ гэж бас харж иж магадгүй зарим нь тий. За үүн дээр бас миний өөрийн тий өөрийн бодол ер нь залуучууд ер нь улс төрлөө яагаад авахгүй байгаа гэдэг бас хэд хэдэн шалтгаан байна тий. Хүн болгон л сошиал санаас шүүмжилдэг. За товчхондоо бол мань залуугаас та хаанаас ирсэн бэ? Таны нэрийг хэн гэдэг вэ гэдэг асуултыг асуусан. Мань дүүхэн маань асуултаа ойлгоогүй юу? Эсвэл их амбицтай юу? Ерөнхийдөө нэг 2 минутын турш улс төрт орсон ер нь Монголын улс төрийн талаар тайлбарлаж байгаа. За тэгээд товчхондоо би тайлбарлаад хэлэх юм бол мань залуу бол 100 жилийн түүхтэй Монгол Ардын намд орсон. За тэгээд дарга болж би удирдах гэж байгаа маа гэдэг юм ярьсан. Тэгээд ажилд амжилт хүсье болох байх үү те. Welcome to 40,000 дэли шоу үргэлжилж байна. За мөн Монгол Ардын намын дараагийн залуу төлөөлөгч гишүүнийх нь ярьсан ярилцлагыг бас хамтдаа үзцгээе. Цөмхөн хэрэгч гэдэг зүйлийг бол би маш том ментор хөтөлбөр гэж боддог. Би өөрөө бас улсын хурлын гишүүн туслах хийжсэн, сайдын туслах хийжсэн, дараа нь зүйл хийгээд ингэ явж исэн. Тэгээд энэ үеүүдэд надад өнөөдөр ингээд харахад ямар зүйлүүд бодогддог вэ гэхээр тухайн үед миний олж авсан тэг мэдлэг боловсрал одоо өнөөдрийн ажил туршлагт маань маш их нөлөөлдөг. Тэгэхээр маш сайн хүний хажууд одоо дагалдаж явж менторлуулах бол эсэргээрээ баг тэр тухайн улс төрчид бол
маш том хувь нэмэр болдог гэж боддог. За саяны залуугийн ярьснаар бол цүнх баригчийн ажил бол менторын ажил юм аа. Тэгээд ер нь бол дажгүй даргын цүнх барьчих юм бол ер нь бол дарах штэ гэдэг. Зөв үнэн штэ. Ер нь Монголд ер нь даргын цүнх барьж ижил хүмүүс ер нь томорч байгаа. Тэгээд мань залуу маань даргынхаа цүнхийг барьж менторлуулж явсаар байгаад Монгол Ардын намын нарийн бичгийн дарга болжээ. Тэгээд ажилд нь амжилт хүсэж цаашдаа илүү том цүнх барих болтугай гэж бас ерөөё. За энэ Монгол Ардын намын их хурал дээр маш олон талын хүмүүс ирж тэгээ өмнө байдаг байсан үлгэрийн бааtruуд бүгд амьлж ерөөсөө өмнө камер зурагтан дээр хоол байсан бүхэл том гишүүд нь Мегомбын холдоос эхлүүлээд маш олон хүмүүс Q2-гоос эхлүүл маш олон хүмүүс ирсэн. Миний хувьд бол энэ залуучуудын байгууллагатай холбогдлолтой буюу ер нь Монгол Ардын намын залуу боловсон хүчингүүдийн ямар шиг хүмүүс ирсэн бэ гэдэгтээ анхаарлаа хандуулж үзсэн. Тэгээд дээрх зурган дээр гарч байгаа шиг ер нь бол яг бидний амьдралд нэлээд инфлюенсер хийдэг олон нийтийн сувагт идэвхтэй байдаг залуучууд Монгол Ардын намыг ер нь сонгосон ажиллаж байгаа юм байлээ. Тэгээд эдэн дундаас надад хамгийн сонирхолтой санагдсан нэг хүн байна. За тэр хүн бол Ноён Айзий. Ноён Айзий маань Монгол Ардын намд оржээ. За тэг яг миний санаж байгаагаар бол сүүлийн үед нэг улс төрийн холбогдлолтой юм ерөөсөө хийхгүй байгаадсэн. Тэгээд ер нь өмнө нь болохоор талбай дээр үсгэлэн зарлал болж идэггүй байна. Би хөхөө үтний өвн бөөн хэвлэл мэдээлэл болол ингээд тэмцээд исэн. Тэгээд нэгэнтээ Монгол Ардын намыг сонгож 100 жилийн түүхтэй намд орж их барьж байгаа намд орсон юм байна. За тэгээд ер нь бол тэгдэмдөө тэ нөгөө барахгүй бол багт нь орцгоо гэдэг шиг тэгээд мань хүн Монгол Ардын намд орсон юм байна. Тэгээд бас ажилд нь амжилт хүсье. Тэгээд залуу улс төрч ер нь энэ нийгмийн сайн сайхны төлөөс их юм хийх баха өөрчлөх байх гэж найдаж байна. 40,000 дээдийн шоу үргэлжлэж байна. Ийхүү өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намын их хурал болж аавын хүү Монгол Ардын намын дарга болжээ. Агуу их түүхтэй Ардын намыг удирдах хувь хэрүүл тохиолсныг би өндөр хариуцлага нэмэн хүлээж авч байна. Эрхэм журмын нөхдөө эрхэм хүндэт Ардын намын 31-р их хурлын төлөөлөгчдөө надад өндөр их хариуцлага итгэл хүлээлгсэн та бүхэндээ чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Ардын намын шинэхэн дарга ажиллаа аваад энэ дээрээс хэлсэн үг Ардын нам ард түмэнд эргэн ирнэ. Уучлаарай би нэвтрүүлгийнхаа өмнө хэлсэн учир дарга сүүлийн 35 жилийн 30-т нь Монгол Ардын нам засаглаж байгаа. Хэрвээ та өөрөө мартаагүй бол одоо ч хүртэл бид нар дээр засаглаж байгаа. Тэгээд одоо бид нар дээр яаж эргэн ирэх гээд байгааг ерөөсөй ойлгохгүй. Эсвэл бид нар ерөөсөө энэ олон жилүүдэд мартцсан байсан юм уу? Тэгээд энэ олон жилүүд хамт байсан та бүхэн бидний амьдралд хангалттай их хэцүү байгаа. Үүнээс илүү их нэмээд хэрэггүй одоо болсон байхаа гэж хэлмээр байна. Welcome to 40,000 дээдийн шоу үргэлжлэж байна. За энэхүү Монгол Ардын намын их хурлын дараачаас сөрөг хүчний байгууллагууд болгон зарим гишүүд хуулийн төслүүд ойр ойрхон санаачлаа. Энэ дундаас надад 3 хуулийн төслийг сонирхолтой санагдсан. За нэгт бол Ардсан намаас намын дарга хүн их хурлын дарга хийх ёсгүй гэдэг нэртэй хуулийг санаачлаад өргөн мэдүүлсэн байлээ. За яагаад ингэсэн бэ гэхээр ерөнхийдөө бол альва намын дарга нь улсын хурлыг удирчаар улсын хурлын хурал яг намын хурал шиг болох гээд маш олон асуудлууд дээр саад тутгуур тавьдаг учраас энэ ингээ зөвшөөрсөхгүй гэдэг үүднээс Ардсан намын зүгээс намын дарга улсын хурлын дарга болохгүй гэдэг хууль санаачилж байгаа юм билээ. За мөн эдгээр хуультай хамтд нь битүүний өмнөх өдөр амрах хуулийн төслийг санаачилж байгаа юм байлээ. За би энэхүү хуулийг бол эргэн өмнөхийн хувьд бол 100% дэмжиж байгаа. Яагаад гэхээр бид нэр хөдөө хоол байдаг ээж аав эмээ ах トゥ хамаатан садан дээр очихын тулд цагаан сарын хэдхэн өдрийн амралтанд зохицуулан гарч маш их аваар осол болдог. Тэгэхээр ер нь битүүний өдрийг бол амраацсан зүг баха. Тэгээ маш их зургууд байдаг шүү дээ. Битүүний хоёр Улаанбаатараас гарч байгаа. Тэгээ энэ асуудлаа шийдэгдэх баха гэж бодож байна. За мөн дараагийнх нь төрийн өндөр албан тушаалтан нэг одоо Улаанбаатарын төвжирэлтэй зам дээр
замыг нь засаж цагдаа нараар өөрийнхөө явуулж байгаа талыг явуулдаг энэхүү байдлыг эрэх бус энэ байдлыг болиулах хуулийн төсөл санаачлна гэсэн. Тэгээ энэхүү 3 хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Тэгээ нэвтрүүлгийн зүгээс онцолж хэлмээр байна. 40 мянга дээдийн шоу үргэлжлэж байна. За бид тун удахгүй өөр нэгэн тээврийн хэрэгсэлтэй болох ч байгаа. Энэ маршрутын хувьд янз бүрийн шүүмжлэлтэй хандж байгаа. За хүмүүс энэ бусад улс орнуудад ер нь нийтийн тээврийн төрөл хэлбэр байдаггүй гэдэг ийм зарим нь жоохон мэдэмхийрсэн ийм байдлаар улс төрчсөн байдлаар асуудал тандаад байгаа. За та бүхэн харсан биз? Бичлэгэндээ гардаг шиг ер нь бид нэр дүүжин тээвэр гэдэг нь ер нь бол хийгээд эхэлсэн байна манай Нимба ах маань. За тэгээд чиглэл наадыг сонь санагтаад байгаа. Яармаас зөвхөн эхлээд 25 буюу Сапоро чиглэл 1-р орлын чиглэл эхлээд гүүрэн тавигдж байгаа юм байна. Тэгээд мань даргын хэлснээр бол яг тэр зогсоолынхын доор дээр 1-р орлын 25-ын тэнд метроны буудлын гарцсан байх юм гэсэн. Тэгээд мань дарга өөрөө санаж байгаа бол ердөө жил гарны өмнө 2024 онд бид нэр Улаанбаатарын иргэд 2028 он гэхэд метрото болно гэж хэлсэн. Одоо та ажлаа шамдахгүй бол метрото болоход ердөө он гарлаа. Одоо 2 жил үлдлээ. Тэгээ бид метрондоо суухаар яарч байна. Нимба дарга маань яарч байна уу та гэлцаараа амжих байлаа шүү. Одоо баларсан юм болоо шүү. 40 мянга дээдийн шоу үргэлжлэж байна. Би энэ удаа нэвтрүүлэг дээр хотын соёл гэдэг нэртэй булан гаргахаар болсон. За тэгээд энэ удаагийн хотын соёл булан дээр мэн ямархан асуудлыг хөндөж ярих вэ гэхээр бид харьцангуй энэ олон нийтийн газар чанга уцаар ярих мөн эсвэл чанга уцаа үүсгэх тал дээр анхаарал өгөөсэй гэж хүсэж байна. Энэ бол үнэхээр бас соёлгүй орк харагддаг. За тэгээд бид нар өсчин орсон багт ингээл хажууд нэг хүн ингээл уцаараа амар чанга үзэл эсвэл автобус нийтийн тээвэр дотор явж байхдаа ингээл уцаараа чанга гардаг. Энэ бол бусдаа маш том саад болдог шүү. Тэгээд бусдад саад болохгүй байхаас их хотын соёл эхэлдэг. За тэгээд бөөнөрөө чихвч хэрэглэж сурцгаая. Олон нийтийн газар аялсгүй бол үзэж байгаа болоо уцаар ярихдаа аяахан намдуу дуугаар ярьцгаарай гэж уриалж байна. 40 мянгат дээдийн шоу. 40 мянга дээдийн шоу үргэлжлэж байна. За тэгээд соёлтой холбогдлолтой нэмж хэлэхэд өнгөрсөн 7 хоногт Өндөргийн зан базрын мэлмий гийсний 390 жил болж өнгөрлөө. За тэгээд орчин цагийн Монголын хүмүүний оюун санаа болон сэтгэлийнх нь менталитет маш олон зүйлийг хийсэн энэ агуу эрхэм цагаан сар наадам дээл хувцас за тэгээд соён бүсэг гэл маш олон зүйлүүдийг хийж гисэн энэ хүний мэлмий гийсний ноён баяр ууж тохиолоо. За мөн судлаач хууль зохионы доктор Ган Очрын соёлын эцэг ном Интер ном болон бусад номын дэлгүүрүүдэд худалдаж эхэлсэн байгаа юм байна. За өндөргийгтэй холбогдлолтой судалж бичсэн энэ хүн ном нь маш олон зүйлийг өгүүлсэн маш гоё ном байсан билээ. Ер нь Улаанбаатар энэ соёлын Монгол ахын талаар маш олон сэдвийг хүндсэн гоё ном байсан билээ. Тэгээд бас манайхаа авч уншин үзье. 40 мянга дээдийн шоу үргэлжлэж байна. Do you have it? Do you have it? За өнгөрсөн 7 хоногт цэцэг юм багч бас л сааглаа бүгнөр бичлэгийн хамтдаа үзцгээе. Okay? Do you have it? No. Хятадд аяг хийж халуунсаа зардаг хүн Van Cleef-ийн limited edition эмик бүгждүүлсэн байна. Альцсан урдаал орчим сая. Do you have it? No. Do you have it? I know. I'm walking outside and my car is waiting for me. I'm walking outside in my car waiting for me. Лигч баартай байгаа шүү. Бас лигчийн англи хэл мэл бол тулцсан. Тэгээ би нэг юм ерөөс ингээ гайхаад байгаа юм. Монголд ингээд бизнес хийдэг хүмүүстэй бид эдгээр бизнес хийж байгаа л ингээл мөнгөтэй олцсныхаа дараа манусыг ингээл гуйлагч төлөвч байгаа тутал. Чи юутай, би юутай ингээл тэгдэг. Уг нь ингээ Япон солонгост бизнес нь ингээл томрол улам их мөнгө олох тусмаа ингээл үйлчлүүлэгчтэй толгой бүхийгээл ингээл улам их тохилцоод байдаг. Монголд ингээл мань эдгээр бизнес хийчихэл. Тэгэл жоохон томорчхоор ингээл манусаа гуйлагч байгаа дуутчих юм тий. Тэгэх зүг нь бол санаж байгаа бол нэг юм хоёр талд өвчнөд юм шиг байгаа. Нэг бол уйлж лайв хийгээл намайг өстө шоронд дийлээ та намайг авраараа гэнэ гэл. Нэг бол өстө та нар муу гуйлахчингоо над ямар хамаатай. Тэг өөрөө хэлээд байгаа байхгүй. Би ингээд ийм олон бизнес хийж мөнгөтэй олсон юмсан гэд. Харин тийштэй та ч одоо бид нар л танд хөрөнгө оруулалт хийж имиж хөдөлж аваад та тэг мөнгөтэй олсон шүү дээ. Тэг жоохон эдгтэй баймаар байна гэж би багштай хэлмээр байна бас. Муухай шүү ихч бас мөнгөтэй болж болно. Гэтэ ингэж өвдөрч бас болохгүй шүү.
40,000 тэлэн шоу. За тийм 12 сар гарж ийн 12 сар бол шинэ жилийн хугацсан сар. За тэгээд шинэ жилэгтэй холбогдлолтой нэг бичлэг үздэг. Сүүлийн үед захим орчинд тураадаг тариа хэмээн алдаршаад байгаа Оземпик тариаг за Монгол эмэгтэйчүүд ихээр авч хэрэглэх болжээ. За үүнээс шалтгаалж жингээ хасах зорилготой охид бүсгүүчүүд эрүүл мэндээр хохирч байна. За учир нь чихрийн шижингийн үед хэрэглэдэг гаж нөлөө ихтэй тариаг эрүүл хүн хэрэглэх нь тарих өгчөд хүргэдэг байна. За нэрнгэсийн 11 сарын сүүл болоод 12 сар руу төхөд тэгэхээр бид нар нэг асуудал гардаг, турах, барих, юу өмсөх вэ гэж намаа эмэгтэйчүүдийн асуудал дээр. Тэгээд энэ гадуур яваад байгаа энэ богино хугацаанд турааж байгаа эм тарианууд бол хутлаа, таны биед маш том сөрөг нөлөө үзүүлдэг шүү. Тэгээд эмэгтэйчүүдээс анхаарахгүй энэ нөгөө нэг яг энэ өвчтөе хүмүүст хийдэг зүйлийг одоо эрүүл хүнд хийгээд тэгээд тоол идэх туршлагыг нь бууруулаад турдаг гэдэг байгаа. Энэ бид нар жоо хайл эртнээс л бэлтжүүл өгөн зүгээр юм байгаа шүү дээ. Тийм баяртай. Тэгээд ер нь шинэ жилийн баярт би өсөх их дуртай. Тэгээд хэрвээ Монголд шинэ жил болдгоос бид энэ амар хүүтнийг бол давхад бол үнэхээр хэцүү дээ. Ашгүй бид нар шинэ жилийн баяртай тэгээд шинэ жил дээрээ турах уу, ямар хоц өмсөх үү, намаа эмэгтэйчүүд минь юу өмсөх үү гэдэг гижэтэл ашгүй нэг сар маань ингээд өвлийн нэг сар маань өнгөрдөг. За тэгээд шинэ жилээр маш олон гоё арга хэмжээнүүд болдог. Тэгээд удахгүй шинэ жил ирэх чинь бүгдээрээ шинэ жилдээ бэлдээрээ дор бүрнээ тэгээд ийм тариагаар бол турах бол худлаа шүү. Хайр мөнгө эрүүл мэндээр охин шүү. Welcome to 40,000 Daily Show. За тэгээд нэвтрүүлгийн төгсөл эрэг мэдээгээр дуусгадаг. Энэ удаагийн эрэг мэдээгээр өнгөрсөн 7 хоногт маш их хандлт авсан Даримын охины талаарх бичлэгийг өнөөдөр үздэцгээе. 16 тагасаа ингээд ажил хийгээд тэгээд 17 настайдаа ингээд ахны ингээд гэрээ авчихсан. За аваа одоо таны амьдрах гэрчин шүү гэсэн чинь манай аав тэгээд ингээл харж байгаа л шууд уйлал хэлсэн. Анх 14-т бууз баясны цэгтний элдэгч хийжсэн. Тэгэл хар ойрон дээр хоошоор зарч ийсэн. Вау, үнэхээр супер охин. Би бүр энэ охины энэ бичлэгийг үзчихээд бүр биширсэн шүү дээ. 14 настайгаас ажил хийгээд 17 настайд аавдаа гэр авч өгөөд тэгээ хамгийн гол нь ингээд хар багаас ингээд ийм аймаг гоё хэрсүү өсөж хүмүүжиж ажил төрөл хийсэн мөртлөө ингээд яг хүн яг гоё хүнээрээ байгаад ингээд монголчуудын хайрыг хүлээж маш олон хүмүүс энэ охинд туслая барья гэж тэгээ бүр хандийн данс хүртэл цуглуулад 1 хоногийн дотор 257 сая төгрөг цуглаж энэ охинд байр авч хөр болсон. Тэгээ үнэхээр энэ охин хүртэх ёстойгоо уртж байгаа ийм гоё гинэн цайлхан тэгээ юм чин сэтгэлээс хандж байгаа учраас бурхан дүнд хариуг нь барьж байгаа болоо гэж бодсон. Би ч гэсэн хувьдаа л тодорхой хэмжээгээр хандаа явуулсан. Тэгээд энэ охин шиг би энэ охиноос бүр амар их амьдралын инспирэшн авсан. Тэгээд үнэхээр мундаг, үнэхээр яг байгаадаа хүн сэтгэл хангалуун байж өдөр болгоны хэрхэн яг гоё туулж болох уу гэдгийг бүр үлгэж жишээ болсон. Үнэхээр супер охин байсан. Тэгээд энэ их урам зоригийг ингээд монголчууд биднэрт өгсөн гэдэг Даримын охин чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан баярлалаа. 40,000 Daily Show.